гаргасангүй л дээ. Тэр дайлангуй нийслэлийн аудит тэр хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль, захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт гэдэргээд хуулийн хэрэгжилтүүдэд хийсэн аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд юу байна вэ? Гишүүдэд өгч байгаа мэдээлэл юу байна вэ? Энэ хуулиуд дээр хүрч ажиллаж чадсан уу? Энэ хуулиудын одоо хэрэгжилт үүнд хийх аудитын хийсэн аудитын дүгнэлт зөвлөмж маш их хэрэгтэй байна гэсэн үг. За Арлигаас харуулъя. За амар зай гишүүний асуулт байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу бол манайх аудит хийгээгүй тэр сэдв багтдаг учраас ер нь хоёр хуулийн дээр бол аудит хийсэн. Энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилт үр дүнгээр аудит хийж энд барай дуусаагүй байгаа. Энэ одоо эх 2 сар дуусна. За шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт одоо бас хийж байгаа одоо дууссан одоо удахгүй тайлан танилцуулах бэлэн болцсон байж байгаа. Тантай бол санал нэг байгаа. Үүн биднэрт хүн хүч боломж байдаг бол энэ хуулиудад дээр бид нар зарим хуулиудын дээр аудит хийж дүгнэлт гаргаж одоо улсын хурлд дэмжиж тусч ажиллах хэрэгтэй юм шиг байна. Энэ чиглэл рүү бид нар ажиллая гэж. Гэхдээ өнгөрсөн хугацаанд одоо өнөөдөр манай яг энэ дээр ажилладаг нийслэлийн аудитын газар маань өнөөдөр одоо хуучин бүтцээр ажилласан учраас ихэнх одоо 16 хүний бараг 70% дандаа санхүүгийн мэргэжлийн усуд байгаа. Тийм учраас одоо бид нар бүтцээ өөрсдөө дандаа хуулийн мэргэжлийн одоо хууль дээр аудит хийж дүгнэлт гаргах. За гишүүл асуулт асууж хариулт авч дуусна.